Сайн уу? За би өнөөдөр өмнө нь амлсан ёсороо pick me эмэгтэйчүүдийн талаар жоохон дэлгэрэнгүй тайлбарлаж ярих гэж бодлоо. Өмнөх бичлэгээр хийж байсан хатгамал иймэрхүү болсон. Лавандер. Тэгээ би энийг юбкийг юу ингээд тойруулаад хатгаж байгаа. Тэгээд өнөөдөр болохоор би наран цэцэг хийх гэж зурцсан байгаа. Өнөөдөр наран цэцгийн хатгангаа pick me эмэгтэйчүүд гэж хин юм бэ? Тэд нар нийгэмд ямар нөлөө үзүүлж байна вэ? Ер нь яагаад эмэгтэй хүн pick me болдог юм бэ гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр ихэнх нь мэдж байгаа pick me гэдэг нь англиар намайг сонгох гэсэн утгатай. Pick me эмэгтэйчүүдийг ойлгохтой болохоор бусдын тэр тусмаа ерөнхийдөө эсрэг хүсний анхаарал өртөх хэрэгцээ хүсэл нь асар их тэгээ бусад эсрэг хүснийхээ анхааралд өртөхийн тулд өөрийгөө одоо өргөж давуу харагдуулахын тулд бусад эмэгтэйчүүдээ доош нь хийж дардаг. Ерөнхийдөө эмэгтэй хүмүүсийг бүгдийг нь дайснаа гэж үздэг. Эмэгтэй хүмүүстэй өрсөлддөг эмэгтэй хүнийг ерөнхийдөө pick me гэж нэрлэдэг байгаа. За тэгээ pick me эмэгтэйчүүдийг бид нэр маш их мэднэ. Өдөр тутамдаа бид нэр pick me эмэгтэйчүүдтэй таардаг. За тэгээ эмэгтэй хүн болгон ер нь pick me-ийг дайрч гарсан байдаг. Тэр бол бэлгийн божилт эхлэх үеэс ч юм уу ер нь нэг бусад эмэгтэйчүүдээс ялгархыг хүссэн хүсэлтэй болоод би бусадтай адилгүй би бусдаас өөр би онцгой гэсэн одоо тийм үе явдаг. Тэр бол хэвийн ихэнх эмэгтэйчүүд энэ үеэд аваад гарахаараа бусад эмэгтэйчүүдийг одоо дайсан өрсөлдөгч гэсэн нүдээр харахаа болоод эгч дүү, найз хамтрагч гэсэн нүдээр харж эхэлдэг бол за тэр хിവэрэ pick me үлдсэн эмэгтэйчүүд маш их байдаг тий. За та нар Facebook ороход л ер нь хангалттай их харагддаг үстэй pick me эмэгтэйчүүд. За хамгийн наазахын шээ дуртай л та. За энэ Монгол улсад хиймэл хумсгүй, хиймэл сормуусгүй одоо өөрийнхөө ориг хөмсг сормуустай, ориг давхраатай эмэгтэй байна уу? Арг үлдээг юм биш үү гэж нэг үе пост явангууд би л байна да гээл нэг амар ингээл бахархалтай наргагүй шеэрлэл ороод ирдэг те. Эсвэл те нэг юм ингэдэггүй эмэгтэй байна уу? Тэгвэл тэр эмэгтэйд хоньны гулууз махаар шавнаа. Гэлтэнгүүд одоо би махаа авъя, өвлий чи авъя гээл ингээл нэгэ шеэрлээд байдаг те. За тэгээд ер нь ингээд өөрийгөө бахархалтайгаар би одоо тийм юмгүй би ингээд байглаараа гэж ингээд шеэрлээд байгаа нь ерөнхийдөө тэр хумс хилэгдэх ч юм уу сормоос хилэгдэх хүмсэг шивүүлсэн давхраа хилэгсэн ч юм уу тийм эмэгтэйчүүдийг нэг ядлын одоо натурал биш учраас өөрөөсөө доор гэж харуулах гад сэтгэлзэн хувьд тий нэг ч гэсэн юмараа ингээд илүү гарах гад байгаагийн шинж нь яг тийм байдаг байхгүй юу. Тэгээд нэг бодлын жаахан өрөвдөлтэй нөгөө бусдаар магтуулах хэрэгцээ нь тийм их байгаад өөртөө нөгөө сайхан хандаж үзээгүй сураагүй учраас өөрийгөө магтаж өөртөө сайхан үг хэлж чадахгүй учраас дандаа ингээд гадаад хүчин зүйл бусад хүмүүсээр магтуулах хэрэгцээ нь тийм их болсон. Тэгээд хүн ер нь гэтээ өөрийгөө би ийм гоё байна, хөөрхөн байна, би ийм гэж магтаж болно шүү дээ. Гол нь тэгж магтахдаа бусдыг доош нь хийхгүй байх. Бусад хүмүүсийг өөрийгөө магтахын тулд ер нь өрөөлийг л доромжилж гэн гэдэг чинь маш онцгүй зам байхгүй юу. За тэгээ pick me эмэгтэйчүүдийн талаар ярихын тулд мэдээж хамгийн түрүүнд нийгмийн тогтолцоог ярих хэрэгтэй. Өмнөх бичлэг дээрээ би нэг хальт ярьжсэн те бүх цаг үеийн туршид эмэгтэйчүүдийг бараг бүх соёл зэрэг шахуу юм даралсан, эрхийг нь боосон, байдалтай зэрэг хөгжсөн гэдэг. Тэгээ нөгөө эмэгтэйчүүд чинь амьдрал бүтээх чадвартай амьдралын их булаг учраас хамгийн үнд эрдэнэс гээд эмэгтэйчүүдийг ингэж хоорондоо балацлсан байдалтайгаар ингэж тэгээ дээрээс нь ингээд нөгөө эд агуур шиг ингээд хадгалаад дарж агаад ингээд ашигладаг байсан гэдээ би ярьжсэн тийм. Тэгээ би энийг хангалттай сайн бас дэлгэрүүлж яриаг байсан. Одоо дэлхийн соёлууд бүгдээрээ яагаад эмэгтэй хүнийг даралсан байдалтай байдаг вэ? Бидний хөлний хооронд байдаг зүйлийг чинь ер нь бузар муухай ч юм шиг ингээд нэг тийм хоёрдмал ойлголттой байдаг шүү дээ. Нэг бол амьдрал төрүүлдэг ариун эрхтэнгийн эсвэл ийм бузар шингэсэн заваа юм гэн тийм. Game of Thrones дээр Cersei хэлжсэн бидний хамгийн том зэвсэг хөлний хооронд байдаг гэдэг.
Тэр ерөнхийдөө үнэн баггүй юу? Яагаад тэгэхээр өөрийнхөө сексийн буюу нөхөн үрчхийн эрхийг 100% гартаа авчихсан юм ихтэй. Хинтээ хизээ унтах вэ гэдгээ шийддэг. Хинтээ хинээс хүүхэд гарах вэ гэдгээ шийддэг эмэгтэйгийн хувьд эрчүүд юу ч шулчиж байгаа. Яг орчин үед болж байгаа зүйлс эмэгтэй хүн өөрийнхөө биеийн эзэн болоод 100% одоо өөрийнхөө бие махбодыг нөхөн үрчхүйг сексийг захирдаг болох яг өнөөгийн нийгмээс эрчүүд маш их хайж исэн хэдэн мянган жилийн турш. Тэгээ одоо хараад үзээрэй. Гэрлэлт буураад, төрөлт буураад, тэ эмэгтэйчүүд ганц биеэ байхыг илүүд үзээд эхэлсэн өнөө цагт эрчүүдийн сэтгэл готрол одоо депресс, тэ ганцаардал нь бүдээцэхтэй хүрч байгаа. Яг энэ зүйлээс үеийн үед хүмүүс айж исэн учраас эмэгтэйчүүдэд энэ эрхийг нь өгч болохгүй. Тийм учраас эмэгтэй хүмүүсийн биеийг бид нэр удирдах хянах ёстой. Мэдээж амьд хүний хянах чинь бас амархан биш учраас бид нэр янз бүрийн одоо эмэгтэйчүүдийг ингэж сэтгэл санаагаар бас давхар хорих аргууд, техникүүд, gaslight гэж ярьдаг тийм янз бүрийн одоо төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн. Тэр нь ч маш ашигтайгаар үйлчилсэн. Нөгөө эмэгтэйчүүд чинь өөрөө өөрийгөө бие дааж амьдрах чадваргүй болгоо тийм маш олон соёлууд яасан бэлээ. Өөрөө эд хөрөнгө эзэмших хэрэггүй, гэр бүлийн одоо өмчөөс хасагддаг, өөрийнхөө нэр дээр юу тайчууж болохгүй, ажил хийж болохгүй, улс төрд орж болохгүй, зүгээр нэг хин нэгний эхнэр болохгүй бол амьдрал нь дуусчихдаг. Тийм байдлаар ингэж нийгмийн тогтолцоог ингэж өөрчилсөн л дөө. Эмэгтэй хүмүүсийн биеийг хянах, өөрийнхөө бие, өөрийнхөө сексийг мэдэх эрхийг эмэгтэй хүмүүст өгөхгүй гэсэндээ бид нарыг ингэж аль болох юм гертэн түүгчж яг чиний байх ёстой газар бол галтгоо гэсэн номлолыг хэдэн мянган жилийн турш хийсэн. Тэгээ үүнийг болохоор энэ бол байгалийн цохилтолгоо гэж хэлдэг тийм. Тэгэхээр байгалийн цохилтолгоо бидний зүн савын юм бол яагаад тэрийг дахин бидний ингээд толгойд ингээд суулгах гад номлоод байгаа. Байгалийн цохилтолгоо, байгалийн зүн юм бол тэрийг бид нэр хизээч хинээрч хэлүүлэхгүй өөртөө хийж чадна шүү дээ. Дахиад хинч донгодох ёстой гэж зааж өгөөгүй байхад өөр цайх үеэр донгоддог үстэй. Амтэн ч гэсэн хинч зааж өгөөгүй байхад л орон орох үеэрээ нийлээд үр зулцгаа төрүүлээд тэднийг хасраад инстинктээр явж байгаа. Гэтэл эмэгтэйчүүдэд бид нар ямар их юм сургадаг вүлээ? Нийгмийн зүгээс чи даруухан бай, чи номоо бай, чи ийм бай, чи ир нөхрийнхөө төлөө инг гэр бүлийнхаа төлөө өөрийгөө хай, өөрийгөө золиосол эмэгтэй хүн байх гэдэг чинь ийм урлаг. Чи эрэгтэй хүн таалагдахын тулд тийм бай. Чи ийм юм бодож болохгүй. Чи эхнэр эзэгтэй байхын тулд чи ингэх ёстой гэдэг хэдэн зуун мянган ном ингээд бид нарыг бүр ингээд сургах гээд байж байдаг тийм. Тэг ингээд байгалийнхаа өөрийн ингээд байгалийн байгаа зүйлээ ингээд хүлээн зөвшөөр битгий харцалтаад ингээд байгалийн эсрэг зүрөө битгий иршүүд бай. Хэрвээ тэр зүйл байглаасаа биднэрт байх ёстой бол хинч биднэрт зааж сургах ёсгүй байсан. Бид нэр өөрсдөө л үнэхээр галтгоондоо байхдаа л жаргалтай байсан бол бид нар галтгоондоо энийг л хоол хийж байгаа. Гэтэл яагаад хэдэн зууны турштай эмэгтэй нэг чи зүгээр галтгоондоо л байчих л та. Чи галтгоондоо л байл та. Чиний байх ёстой байглаасаа байх ёстой газар чинь хоол хийгээл байж байгаа ёстой. Яагаад ингэж их эмэгтэй хүнийг сургаж номлох байх ёстой байранд нь байж нийгмээс одоо байгалийн хувьд ямар байхыг ингэж их заадаг байсан юм. Яагаад гэхээр тэр байгалийн биш л байхгүй юу? Бидний одоо байгалийн зүүн совин чинь яг тэр биш байсан. Тэрийг хүн гэдэг амтан нийгэм гэж зүйл бүтээгээд хүчээр бид нарыг одоо тархи манууд тээж угаажсэн. За тэгээд угаасны үр дүнд ерөнхийдөө бол одоо худлыг 1000 давтахаар үнэн болдог гэдэг шиг маш олон 100 мянганы турш тархи угаагаад байхаар мэдээж бас тодорхой хэсэгт тэр нь хүрнэ дээ тий. Монголын нийгэмд ялангуяа ахмад насны эмэгтэйчүүд бүгдээрээ pick me эмэгтэйчүүдийг бид нэр бүгд мэднэ. За хамаатан саднаас чи эхлээд магадгүй өөрийн чинь ээж эмээ хүртэл ер нь pick me замтай байгаа. За pick me гэдэг чинь ер нь одоо нөгөө эцгийн эрхт тогтолцоо буюу одоо patriarchy дэмждэг
эмэгтэй хүнийг дорд үздэг буюу мисожиник дэмждэг. Өөрөө эмэгтэй мөртлөө эмэгтэй хүмүүсээ дорд үздэг. Нэг ясандаа ингээд эрчүүдийн зохиосон тоглоомд амьд үлдэхийн тулд нөгөө хүчтэй талд нь долгонох ёстой юм байна. Хүчтэй тал нь эрэхтэй учраас би тэднэрт таалагдаад тэднэрт долгоноод байвал би аюулгүй байж чадах юм байна гэсэн нэг тийм ойлголттой болцсон эмэгтэйчүүд гэсэн үг. Хүчтэй талтай нийлээд одоо дорой талыг нь дарангуулад байя. Тэгвэл би ядаж өөрөө аюулгүй байх юм байна гэж бодсон эмэгтэйчүүд чинь юу одоо pick me гэдэг. Заримдаа тэд нэрийг яг тэгж хэлдэг байхгүй юу? The guard dog of patriarchy гэдэг. Одоо эцгийн эрхт ясны хонч нохой гэдэг. Өөрөөр хэлбэл одоо эмэгтэйчүүдийн юм хашаанд орсон байгаа. Тэр хашаанаас нь ингээ гарах гад арга зам эрэлхийлж байгаа эмэгтэйг очиж буцаа хашаанд орчих. Битгий илүү юм давраад гэж очиод одоо нөгөө эзэн буюу эрэгтэй хүндээ ингээ би ийм сайн ажил хийсэн шүү гэдэг ингээд тэнгүүд нэг нохоог ингээд толгой дээр сайн байна гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг ингээд нөгөө нэг эрчүүдэд магтуулахын тулд нэг толгой дээр энгүүлэхийн тулд бусад эмэгтэйчүүдээ буцаад шорон руу хашдаг төрлийн эмэгтэйчүүд гэсэн үг. Тийм эмэгтэйчүүд болохоор ингээд эрэгтэй хүний магтаал, эрэгтэй хүний одоо нэг юм тий ямар ухаантай хүүхэн бэ ядаж ганц ч гэсэн ухаантай хүүхэн байна да гэж хэлэх мэлэх тийм юмны төлөө амьдардаг. Нэг бодлын бас өрөвдмөрлөлтөө яг хүүхэд байхаасаа тархиа тэгж угаалгаад ийм нийгэмд ингэж би амьд үлдэн гэсэн ойлголттой болцсон. Тэрнээсээ салж чадахгүй байна гэдэг мэдээж өрөвдөлттэй хаяа бас ингээ хайр хүрмээр. Гэхдээ ямар аюул дагуулдаг вэ гэдгийг би одоо удахгүй тайлбарлаж өгнө. Одоо нөгөө Кыргызстанд ч юм уу те зарим улсуудад Монголд ч гэсэн ер нь дээр үед байсан. Одоо орчин үед одоо Кыргызстан миний мэдхээр үлдчихэж байна. Бэр хулгайлдаг соёл байдаг те. Зүгээр л нэг айлын охиныг ямар ч хамаагүй залуу харж яснаа би нэмэгтэйг авчихсан гэл. Тэгэл нэг дэлгүүр мэлгүүр яг хусаа авах гээд явж байгаа үед найзтайгаа ингээ хүчээр хулгаалаад машиндаа сууж авдаг. Тэгээ нөгөө охин ингээд гівгэнт хизээж хараагүй хүнийхээ эхнэр болно гэдэг чинь бүр аимшигтай өстэй. Тэгээд насан туршдаа тэр хүнтэй амьдрын гэл. Тэг ингээ уйлаал одоо ингээл гэрээсээ явмааргүй байна гэж тэгж явах үед заримдаа эмэгтэй найзууд нь нийллээд найзыгаа ингээд гэрээс нь дуудаж гаргаж ирдэг. Тэгээ нөгөө хулгайлж аваадсан бэрээ ингээ өөрийнхөө гэрт оруулангууд гэрийнхэн бусад эмэгтэйчүүд нөгөө дээлээ өмсгчүүл тэдний хүн боллоо ингээд гарах ирэхгүй байдаг гэдэг. Тэнгүүд тийм дотор ингээ нэг 7 8 10-аад эмэгтэйчүүд настай эмэгтэйчүүд те нөгөө охиныг ингээ хүчээр хувц өмсөхгүй нөгөөх нь уйлаа тэмцээ чарлаад ээж аваагаа дуудаж хахад хувцсыг ингээ яаж иж өмсөж байд. Тэгээ нэгэнд хувцас өмсчөр манай бэр болсон. За одоо юм мэдээ ви гэл ингээ харагддаг. Тэр эмэгтэйчүүд өөрсдөө бүгдээрээ яг ийм байдлаар хулгайлагдсан. Бүгдээрээ тэр үеийн айдас, шаналл, тийм доромжлогдсон мэдрэмж, тэг үл тоогдсон амтэн шиг тэг хулгаад өртөж байгаа мал шиг мэдрэмж энэ болгоныг. За тэгээд нөгөө нэг танихгүй хүнтэй гэрэлж байгаа тэр амьдрал нь аз жаргалтай байсан ч юм уу байгаагүй ч юм уу. Тэгээд нөгөө одоо гэр бүл гэрэлсний дараахад хүчинтэлт. Тэгээд одоо гэрэлсний дараах хүчирхийлэл тэг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орж байгаа. Магадгүй нөхөр нь одоо ингээд янз бүрийн ааштай архиудаг, зодож тамалдаг. Тэр болгоныг тисээд өдий болтол ингээд амьдарчихсан. Тэр охины хувьд юу болж байгаа бүгдийг нь мэдж байгаа мөртлөө тэр эмэгтэйчүүд өөрт нь ирсэн тэр зовлонг дараагийн үедээ шилжүүлж өгч байгааз. Яагаад гэвэл би ингээд ирсэн энэ бол яс уламжлал. Тийм учраас ингээд бүгд дагаж мөрдөх ёстой гэсэн байдлаар. Энд чинь л одоо тэр нөгөө эцгийн эрхт ёсонд гүн автаад тий өөрөө зовж байгаа ч гэсэн бусад эмэгтэйчүүд зоох ёстой гэдэг нөгөө нэг одоо pick me сэтгэлгээнг харуулж байгаа байхгүй юу. Тэгээ та бид бүгдээрээ л pick me эмэгтэй ер нь мэднэ. Зарим багш нар байдаг шүү дээ. Охтод амар дургу, хөөрхөн охинд бүр ялангуяа амар дургу. Тэгээ хөвгүүдэд айгуу сайн дүн мөнгө нь айгуу зөөлөн гаргаж өгдөг. Тэгээ охтыг болохоор ингээд нэг загнахтаа алцгар, далжгар тэгээ айлгүй гэж загнадаг. Хөвгүүдэг болохоор заа гэх тэгдэг эмэгтэй багш нар байдаг. Тэ? Бүр сонгодог pick me. Найз нарч байдаг. Найз гэж хэлсэн ингээ нэг одоо өөр эрэгтэйчүүд хүрээд ирэх юм бол ингээд нөгөө чамайг илүү сонирхоод ивэл тэдний өмнө ингээд чамаа эвгүй байдалд оруулах гэвгэнт ингээд нөгөө өмнө болж исэн юм чи ингээд яриад манай нэгдэн штт. Манай нэгсэн штт. Гэл тэгэл ингээд
Яагаад аам бэ гэхгүй зүгээр тоглож штэ гэх нэг тий. Өөрийгөө л нөгөө ингээ илүү гэж харагдуулчих гал өөр эмэгтэйчүүдийг л автобусанд доор түлхэж оруулахад бэлэн байна гэдэг чинь л ер нь пикми эмэгтэй зан хараш юм байна. Ер нь л үг хэлээрээ үйлдэлээрээ дандаа өөрийнхөө хүүсийг доош нь хийж идэг. Тэгэл нэг тий эмэгтэй хүмүүс айгу ядаргаатай драматай байдаг. Тийм болохоор надад ирчүүдтэй байх нь амар байдаг. Эрэгтэйчүүд ингээд чихэн my homies гэж ярьдаг ч юм уу тий. Юу гэдэг эрэгтэй найзуудтай байж болно л та. Гэхдээ эмэгтэйчүүд бүгдээрээ ийм хоёр нүртэй хор бутгадаг, араас бутгалдаг гэж ярьж байгаа бол тэг нэг хоёр удаа тийм хүнтэй таарлцсан байж болно. Дандаа тийм хүнтэй тааралдаад байна гэдэг чинь ер нь тэднэрт бүгдэнд нь нэг юм ижил төстэй зүйл байгаа. Тэр хүн өөрөө байсан байгаа. Тийм эмэгтэйчүүдэд нэг юм эмэгтэйлэг зүйлийг ингэж нэг амар үзэн ятсан байдлаар ярина. Гэтэ би одоо жишээлбэл ийм tomboy ч юм уу те жоохон юм гаднаасаа яг уламжлалт эмэгтэй байдлаар харагддаггүй ч юм уу тийм хүмүүсийг ерөөсөө хэлээгүй шүү. Би зүгээр үйлдэлийг нь ярьж байгаа. Жишээлбэл те нэг явдсан шүү дээ нэг юм амар юм найлынхаа ч юм уу юм гэж нэг инээж байгаа эмэгтэйн бичлэгийг ингээл нэг үй бөөнөр ширлдэж шүү дээ. Тэгээд тэн дээр гэхдээ ингээд хандлагын ялгаа ажиглагддаг. Зарим нь бол энэ эмэгтэйтэй харьцуулсан чинь би өөрийгөө юм эр бор харцах шиг мэдрээд байна ч юм уу. За яг тэгж хэлж болж байна. Тэнгүүт зарим нь те ийм эмэгтэйчүүд ирчүүдэд таалагддаг юм уу? Заавал нялцаасан гуйлах чинь шиг байх ёстой юу? Өөрөөр хэлбэл тэр эмэгтэйг одоо ингээд нялцаасан гуйлах чинь ингээд яриад байна шүү дээ. Ярьж тэгээ юм шаардлага өндөртэй ч юм уу хэрэглэн өндөртэй тийм эмэгтэйчүүд жишээлбэл ингээд нэг өөрийнхөө талаар ярангууд тэднийг ингэж тэднээс би тийм их юм хэрэглээ шаарддаггүй. Одоо тийм юм байхгүй гэдэг амар илт тодор ярина. Ерөнхийдөө нэг сошиалар дүүр нэг тийм нөхөр хайх гацж байгаа юм шиг нэг тиймэрхүү л тэг эрэгтэй хүн тоогдохгүй л ядцсан юмуд явдсан шүү дээ тий. Тэгээд тэр эмэгтэйчүүд айгүй юу да андшгүй дээ. За нэг юм болохоор ер нь л тэг эмэгтэйчүүдийг дарлах юм дээр айгүй дуун чангарчихсан л явж байдаг. Тэгээл ингээл одооны охтууд, одооны эмэгтэйчүүд амар болсон. Хинхэн ийм аимшигтай, муу, хорон, аюултай, шуламлаг эмэгтэйчүүд. Тэ нэг эм хүүснүүд гэсэн үг хэрэглэн өөрөө эмэгтэй юм байж. Тэгснэ эднэрийн эрхэн дэндээд байгаа юм. Одоо баг орчин үед эрэгтэйчүүд нь ингээд илүү хохироод эрхэн зөрчигдөөд хөрх яддаг хэвээр нэр ингэж байгаа. Гэл тэ. Тэг яг тэрийг ингээд бодиттой фактаар багтлахэр үгүй. Зүгээр л одооны охтууд ер нь амар болцсон байгаа гэдэг дандаа ирчүүдийг ингэдэг тэгдэг, холдог, мөнгө авдаг, яадаг, ийдэг. Тэгэл эрэгтэй хүн эмэгтэй хүнийг царай цусныхын төлөө ашиглах, эмэгтэй хүн эрэгтэй хүнийг мөнгөнийхën төлөө ашиглах явдал бүрстээ хүндрэлттэй өмүүлсэн цагаас л хойш байсан. Тийм зөвхөн одооны охт дооч биш. Тиймэрхүү үзэгдэл байж л байсан. Байхч байх. Одоо тэрийг зөв гэх нь хаашаа юм, буруу гэх нь хаашаа юм. Анханасаа хоорондоо тохиролцсон бол одоо нас биеинд хүрсэн хоёр хүн ер нь өөрийнхөө биеийг, өөрийнхөө мөнгийг яаж ашиглах нь ер нь надад ямар ч хамаа байх үү тий. Тийм эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй эмэгтэйг хамгаас үзэн ядна. Хамгаас үзэн ядна. Хөөхөн царайлаг эмэгтэйчүүдэд дургу. Тэгээ пикми эмэгтэйчүүд одоо юу гэдэг зөвхөн царай зүсэн нэг тийм дундаж ч юм уу тиймэрхүү гэж ойлгож болохгүй. Вау зөксөнтэй мөртлөө пикми эмэгтэйчүүд ч байдаг. Ерөөсө пикми байна гэдэг чинь тийм гадаа төрхнөөс ч юм уу ерөөсө хамаардаг зүйл биш. Тэр бол цэвэр өөртөө итгэлгүй өөрийгөө голдог одоо энэ миний түрүү хэлжсэн нийгмийн тарих угаалтаар эмэгтэй хүн хоёрт байх ёстой гэдэгт гүн бат итгэж гэсэн хүмүүс байгаа юм. Одоо олон улсад энэ талаар эмэгтэйчүүд аягүй сэрж эхэлж байна л да. Бид нарыг одоо ингэж өөртөө итгэлгүй хоорондоо муудалцсан байдлаар байлгах нь эсрэг хүсэнд ашигтай байсан юм байна гэдгийг ер нь ойлгоод одоо бүгдээр ингээ female solidarity, female empowerment буюу эмэгтэйчүүд бие биенээ дэмждэг ийм одоо нөхцөл байдал руу шилжиж гэсэн сэтгэлгээ ер нь сүүлийн 10-аад жил нэлээд хүчтэй явж байгаа. Яг нь дээр үед нөгөө эмэгтэй хүн чинь эрэгтэй хүнтэй тэр тусмаа юм сайн гэр бүлтэй л гэрэлжиж одоо нийгмийн амьдрал одоо цааш үргэлжлэх амьдралын баталгаанд болцсон байсан үед
эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөж хамгийн одоо гайгүй айлын ч юм уу мөнгөтэй айлын эсвэл хамгийн царайлаг одоо нөхөртэй болж байж үр өдрүүд мань сайхан амьдрах баталгаа болдог байсан л та. Тэгээд тэр үед бол эмэгтэйчүүд нөгөө хоорондоо өрсөлдөж нөхөр олж авахаас өөр аргагүй байсан. Гэтэл орчин үед чинь бас ингээд эмэгтэйчүүд заавалжгүй нөхөр гүйж байсан гэдэг өөртөө мөнгө төгрөг олоод айтайхан амьдрахаар болцсон байхад тэр нөгөө нь ингээд одоо эр хүн ховрын бараа үеийн сэтгэлгээгээрээ явж байгаа хүмүүс маш олон. Тэгээ одоо олон улсад ингээд эмэгтэйчүүд бие биенээ дэмжиж, бие биенээ хайртай бай, бие биенээ ингээд дарж авахын оронд бүгд бие биенээ өргөе гэсэн ийм хандлага маш их явж байгаа. За тэднэр дунд ингээд байж байгаад одоо сошиал орчинд ч юм уу байж байгаа. Монголын сошиал орчинд орж ирэхээр ингээд гутармаар байдаг. Нөгөө л эр эмгүү бүгдээрээ эмэгтэй хүнийг балбаж идсэн, дарлсан, тэ доромжилсан, гутаасан тийм нөхцөлд орж ирэхээр эйгүү их сэтгэлээр унмаар байдаг. Эмэгтэй хүнийг бүр үнэхээр эмэгтэй хүн дургу монголчууд. Эмэгтэй хүмүүс нь өөрөө ч эмэгтэй хүнд дургу. Тэгээ та нар боддоо банзал гэдэг үг. Жангла skirt зүгээр л эмэгтэй хүний өмсдөг. Тэ доороо дэргүүр хормойтой хувцас. Гэтэл монгол хэлэнд банзал гэдэг үг сонсохоор зүгээр банзал гэдэг үг сонсохоор танд юу бодогдчих? Би одоо ном орчуулж байхдаа банзал гэдэг үг аль болох ашиглахаас ч баг ингээд юу санагддаг. Банзал гэдэг үг нь тий хувцастай биш шууд хормой хотны одоо тий завхай байдалтай холбогдсон. Эмэгтэй хүнийг тэгээ өмсдөг хувцсыг нь зүгээр ингээд эмэгтэй хүнийг доромжлох үг болгоод сурцсан. Наадах чинь банзал гэж хэлсэн юм бол англи хэлээр she's a skirt гэх хүн гэдэг. Монголд наадах чинь банзал гэж хэлэх юм бол тий банзал намархан сүхэгддэг секс гэдэг. Гэтэл эмэгтэй хүн ганцаараа секс гэдэг юм уу? Эмэгтэй хүн завхаа байлаа гэдэг ганцаараа завхаардаг юм уу? Тэ ийм айл гэрийн амьдрал боснуулсан бие унсан гэл эмэгтэйчүүдийг амар ад үзнэ. Тэгээ тэр эмэгтэй хинтээ явалдаад хинт бие унлээд байна. Тэр хүмүүс нь ямар ч буруугүй. Зүгээр те айл гэрийн амьдрал боснуулсан гэл зургийг нь л тавьчихсан л явж ядгийн. Тэгээ тэр амьдралаа хамт боснуулсан нөхрийнхөө зургийг бол таахгүй. Тавиач ихээр үгүй эн чинь миний нөхөр штэ би цаашдаа амьдрын гэж бодож байгаа. Энэ мөнгө л дарж авна гэл те. Гэтэл нөгөө нэг одоо юу гэдэг гэр бүл болсон хоёр хүн чинь хоорондоо биеиндээ амлалт өгөөд хариуцлага хуулийн өмнө хариуцлага хүлээгээд тий амьдарч байгаа штэ. Чамд амлалт өгсөн хүн чинь хариуцлага үүрсэн хүн чинь тэр хариуцлага хүлээгээгүй байхад тэр хүндлэнгийн чамд ямар ч хамаагүй чиний өмнө ямар ч хариуцлага өгөөгүй чамд хизээж амлалт өгөөгүй тийм эмэгтэй яагаад буруутан болж байгаа. Ягаад тэр эмэгтэй ингээд нүрээ уулзуулаад зураг хийх ёстой. Тэр хоёрын зургийг хамт тавих ёстой шүү дээ. Нэг амар муухай гэдэг. Кичинохоо сүлээ өргөг бол эр мохоо мортохгүй энэ гэл. Хүүхнүүд өөрсдөө айлгуудаагүй бол эрэгтэй хүн дараад авдаггүй энэ. Дарж авдсан шүү дээ. Эрэгтэй хүмүүс хүчин хийдэн шүү дээ. Энийг ч хүчинтэд бэлэн хүмүүс зөндөө явж байгаа шүү дээ. За тэгээд хамгийн үнэн заяа. Нөхөр чинь өөрөө дургүй байсан бол өмнө нь шалдан алцаагаа хөвчээсэн ч тоохгүй л авахсан байхгүй юу? Тэгэхээр тэр асуудал эрэгтэй хүнд байна. За тэгээд тэр хүүхэн биш юм аа гэхэд энэ хүүхэн биш юм аа гэхэд дараагийн хүүхэнтэй угаасаа л явалтад бэлэн байгаа л эрэгтэй тэр эмэгтэй л таарсан байна шүү дээ. Тэнгүүд ч одоо хорвоогийн эмэгтэй хүн болгоныг тэг ингээд хазаарлах чадахгүйгаас хойш хажуудаа байгаа нэг эрэгтэйг л хазаарлах хэрэгтэй шүү дээ. Тэрийгээ ч чадахгүй хөвтөж амархнаар нь эмэгтэй хүмүүс рүүгээл тий ягаад тэгэхээр эмэгтэй одоо хүнийг харлуулах, доромжлох, гутаах, тэ нийгэм дааж үзүүлэх маш амархан. Ерөөсөө л хормон хотны явдал яриад тэр эмэгтэй дууссан. Гэтэл манай нийгэм хүн алсан хүнийг хүртэл яаж уучлж, өрөвдөж, инэрч хайрладаг үлээ тий. Алт авчираад бид нэгээ цэнгүүлэн байсуулсан хүн учраас нэг хүн зодоод алчаад яах вэ? Өшөөгөөд гаргачихгүй юу дөө? 3-4 хүүхэд ингээ өмчрөөд амар хэцүү байгаа штэ. Тэгээ баг хүн алуулсан хүнээсээ илүү тэр хүн чинь шаналж байгаа штэ. Амьдын шаналт хангалттай зовсон л юм бэлгүй дээ. Зовж л байгаа ш. Та нар битгий ингэж хүний умсан дээр нь дэвслээч. Тэгэхээр эрэгтэй хүнд бол асар уучлалтай. Яах
Гэхдээ тэгэл алддаггүй ир хүн гэж байхгүй. Алдаа нь хүний ам байдаг. Хүний аймаар алдаж тоглохыг зөвшөөрдөг. Эмэгтэй хүнд бол алдаа гарах хэрэг байхгүй. Нэг алдаа гарсан бол насан туршдаа тэр алдаа нь таны нэрийн авнаас явна. Тэр хүн гингүүд агимаа гингүүд тэр чинь тэгжсэн шүү дээ. Тэр алдаа нь өөрийнхөө алдаа биш байсан ч гэсэн нэрний хараас дандаа алдуулж дормжилж явна. Тэгэхээр нийгмээс ингээ эмэгтэй хүн ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг шалгуур дүрмэнд нөгөө пигминууд маань аль болох таарч нийцэж амьдрахыг бодно. Тэгээд тэрнээс нь жоохон өөрөөр амьдарч байгаа эмэгтэй байх юм бол тэр эмэгтэй нь өөрт нь байдгүй зүйл байх юм бол жишээлбэл аз жаргалтай байдал, хөрөнгө чинээ ч юм уу тий. Өөрийнх нь хүсээд байдаг хайрыг өөрийнх нь хүртэх ёстой гэж бодож байсан зүйлийг өөр эмэгтэй хүртсэн байвал тэгээд тэр эмэгтэй өөрийнх нь тоглоод байгаа дүрмийг дагаагүй байвал пикми эмэгтэйчүүд бүр маш их ууралж улангасан галзуурдаг. Нийтээрээ нөгөө галзуу нохоо нэг юм амтныг нийлж бооролж барьж байгаа юм шиг тийм зам гаргадаг. Нэг зүгээр төсөөлж үзье. Нэг пикми эмэгтэй хүний одоо үнцэн гоо сайхан байдал тий тэр бүхэн одоо нөгөө бие хэр гоё авч явснаас хэр ингээ илүүдэлчингүү байхаас шалтгаалдаг гэж боддог, итгэдэг байж байгаа. Магадгүй тэр охины ээж нь яг дандаа тэгэж хэлж хүсэж хүмүүжүүлсэн. Чи ингээ бүдүүн болчих юм бол тэ арчаагүй чи эр хүнд гологдно. Ирчүүд чи ийм эмэгтэй дуртай байд ингээ багаас нь заагаад өгсөн. За тэгээ тэр эмэгтэй ингээ насаараа идэх хоолоо тэг калорийн тооцсон. Төрсөн өдрийнхөө бэлуу хүч гэсэн айгу багаар ингэж идэж үзсэн. Гоо згсэн бол хүний үнц нь бол хайрлуулах одоо хэмжүүр бол миний чин гэж итгэжсэн. Тэгээ итгээд яваадсан, биеэж маш гоё яваад яваадсан. Гэтэл өөр аз жаргалгүй байгаадсан. Тэр нэг хүртэх ёстой ийм л байчвал би бүгдийг авна гэж бодож байсан. Тэр нь биелэхгүй. Тэгээ ингээд явж исэн чинь өөрийнхөө бодлоор арчаагүй, илүүдэл чинтэй ч юм уу те. Тим эмэгтэй айгүй жаргалтай, өөртөө итгэлтэй. Тэгээ магадгүй нэг өөрт нь олдоогүй ч юм уу тийм сайхан хантай. Тэгээ сэтгэл хангалуун явж байгаа харагдах юм бол бүр атаархал амар төрнө. Би тэ яагаад над чиг ийм эмэгтэй хайрлуулж чадаагүй, өөртөө итгэлгүй, ингээд аз жаргалгүй байхад энэ муу харчаагүй бүдгүм яагаад ингэж байгаа юм гэж ярина гэж бодно. За тэгээд тэрийгэ батлахын тулд нөгөө эмэгтэй рүү дайрч эхэлнэ. Харчаагүй, бүдүүн, чи ийм чи өвчний үүрч юм уу те. Энэ бол зүгээр жишээ. Яг тэрэн шиг өөрийнх нь бодлоор өөрөө бүх зүйлийг зөв хийгээд байдаг. Гэтэл бүх зүйлийг буруу хийгээд байгаа юм шиг мөртлөө өөрөөс нь илүү аз жаргалтай, амжилттай яваа эмэгтэйг пигмичүүд үнэхээр үзэн ядаж чадахгүй. За тэгээд бид нар чинь нөгөө өөртөөгөө таарсан пигминүүдээ бас олж аваад тэгээд нөгөө нэг аз жаргалтайгаа эмэгтэйг бол дэвсэлж гарна да. Ястай газар унгаж байгаа дээрээс нь тэгслэндээ өөр эмэгтэйгээ дарж авах гэж хичээж байгаа пигми шиг ирч хүчтэй тэ ухаанаа зардаг, төлөвлөгөө гаргадаг амтан энэ хорвоо дээр ховор. Тэгээ пигми эмэгтэйтэй ярихад бол дандаа эмэгтэй буруудах нь ямар нэгэн асуудалтай. Дандаа эрэгтэй хүний зөв гэж үзнэ. Тэгээ ямар ч шаардлага байхад эмэгтэй хүнд аягүй харгас хандна. Зүг зүгээр байгаа эмэгтэй хүнийг ингэж нураах гэж, өснөөлөх гэж орол. Тэд нар эмэгтэй хүмүүс стандартаа өргөхөд маш дургу. Өөр шиг нь ингээд олдсон ч юм уу өөрийг нь гисэн хамгийн түрүүнд өөрийг нь гисэн эрэгтэй. Дуртай ч байсан, дургуйч байсан. Нийл тэр эрэгтэйг жаргаа, эрэгтэй төлөө боломж олго гэсэн байдлаар харьцдаг. Эмэгтэй хүн жоохон юм шалгуур өндөртэй ч юм уу ингээд жоохон ингээд голж шилээд байх юм бол аягүй дургуй нүрдэг. Ягаад тэгэхээр өөрт нь хийх боломж байдаггүй юм шиг байна. Ер нь эмэгтэй хүнд тэгж голж шилэх эрх байхгүй гэсэн байдлаар харьцдаг. Тоож байгаа дээр нь тэр эрэгтэйг тэ өөрийн болгооч. Тоож байгаа тэр эрэгтэй хүнд тоогтно гэдэг ч одоо тэдний хувьд нөгөө дээдийн буян заяа болчиход байгаа байхгүй. Тэгээ нэг англиар нөгөө desperate гэдэг аргаа ятсан гэдэг шүү дээ. Тэг ингээд нөгөө аргаа ятсан тийм байдлыг чинь эсрэг хүүснэ гэхдээ ингээд нөгөө мэдэрчээрээ хүснэг нь бас өгөхгүй. Өөрсөндөө амар тоглоно. Ихэнх пигминууд чинь ингээд амар эр хүнд үйлчлэн ингэн тэгнэ гэдэг мөртлөө яг үндэ нэг үнтэй сууч юм уу те. Яг нөгөө
хүнтэй суухгүй ганц бие байна гэдгийг буруутгаагүй штэ өөрийнхөө сонголтоор бол тэд нар ч болоо нөгөө хамгийн хүсгэд ясан гэдгээр нь хүсэж байгаа юм бараг олддгоо. Тэд нар ч аргагүй штэ. Тийм аргаа ятсан эр хүний төлөө те байж ятсан. Тэгэнгүүтээ ингээд өөрийнхөө одоо нөгөө эрэгтэйдэд таалагдахын тулд өөрийнхөө одоо үзэл бодлоос чамаагүй эсрэг юм хийж байгаа. Тэгээд тийм хүмүүс чинь ер нь ямар хүмүүсийг өөртөө татах вүлээ те. Стандартаа өндөрсгөн гэдэг аа чинь те шүүлтүр тавиа шүүлтүр тунж орж ирсэн хүнийг сонгоно гэж байгаа ш. Тэнгүүд нөгөө пик минут чи ямар ч шүүлтүргүй нааша гэсэн эрэгтэйг өөр дээрээ юу аа гэв. Тэгээ шүүлтүрч байхгүй юм чинь тэгэл хог шороод хоос бүгдээрээ зэрэг л ороод ирнэ үстэй. Сошиал дээр явдаг бас зарим жишээг хэлье. Би одоо нөхөртөө болохоор би дандаа тийм шинэ хоол хийж өгнө. Би дандаа ингэ гээл нэг тийм юм бичдэг бас нэг хүмүүс байдаг те. Тэр чинь одоо ерөнхийдөө нэг өөрийгөө ингээд сурталчлаад миний юм амлалт мөрөөдөл шиг юм өгөөд ч гэх юм эсвэл юм сурталчилгаа advertisement яваад байна шүү дээ. Тэгэл ингээл амар ананер бас юм бичдэг те. Нөхрөө чинь хүн чинь ингэж л хайрлахгүй болохгүй. Дээр хүний чинь ингэж хотоод орно ингээд хийгээд те. Төрөөл баахан хүүхэд гаргаж өгөөл тэгэл тэднийг ерөөс ааваар нь авахгүй ингээл ганцаараа өсгөөл тэгэл дээрээс нь ингээл төрснийхөө дараа шууд жингээ барайл ингээл гидс гүзээгээ боогоол ингээл төрсөмж төрөөгүй юм шиг ингээл эр хүний чинь те ингэж хайрлж ижил дэрэгдээ тогтоод юм даа гэл тэгэл гэтээ тэд нар чи араар тавьж бол нэр хүн юм чинь одоо тэгэл элдв янз юм үзмээр л байна тэгэл тэр тэгээд хамаагүй ингээд буцаагаад эцэст нь ингээл явж байгаа л гэр бүл дээрээ л хүн ирдэг. Тэр үедэнд чи ингээл илдэг юм болохгүй ингээд буцаагаад чам дээр ирэх нь хамгийн гол нь одоо чамтай хамт байхдаа чамайг доромжилж ингэж зовоож ингэж яах нь хамаагүй ямар ч л байсан ингээл эцэст нь чам дээр ирж байгаа чи ялсан. Тэг ингээд одоо өөр нууц амрагтай боллоо гэвэл мэлнээс халжлахгүй хэнийг жаргах гэж хэнийг баярлуулах гэж залах юм. Ерөөсөө л нөхөртөө зүгтэй л үлд одоо чамд тэрнээс илүү ч алдахгүй хүүхдүүд чинь тэрнээс илүү одоо аав шиг хайрлах юм байхгүй. Тэгээд явбал явчлаа гол нь надтай л эргээд ирвэл болоо гэл тэгэл ингээд өөр ингээд нөхөртэй гэсэн нэр зүүхийн хажуудаа нэг эр юмтай гэсэн нэр зүүхийн тул бүгдийг твч бүх доромжлол тэ бүх одоо сэтгэл зүйн хүчирхийлэл бие махбодын хүчирхийллийг хүртэл одоо твч гэсэн байдалтайгаар юм ярьдаг. Тэгээ монголчуудын хувьд домог болсныг ихч байдаг шүү дээ. Гэр бүлийн хүчирхийллийн постн дор хаяа нөхөртөө зодуулах сайхан шүү дээ. Химэр сэргээд одоо бит хоёр ингээд насаараа ингээд амьдрж л байна. Сайхан л байна. Амьдрал дээшлээ цэцэглээд гээд. Тэр бол бүр нөгөө ингээд пикминер эцсийн босс юм ихтэй байсан. Тэгээ хажуудаа нэг эр хүнтэй байхын тулд тийм аргаа ятсан, тийм өөртөө итгэлгүй, тэгээ өөрийгөө дорд үзсэн, өөрийгөө хүндлэхгүй байхаар тэгээ түрүүний хэлснээр шүүлтүрч байхгүй учраас одоо пикми эмэгтэйчүүд маань ер нь одоо хүний адагтай очиж суух нь илбэг байдаг л да. За тэгээд тийм эмэгтэйчүүд маань ихнэр болохоор юу болдог вэ? Хүчирхийлэлтэд дасан зогцсноо. Хажуудаа л ир хүстэй юм байж ивэл одоо тэгэл би дүүрч гин. Тэднээсээ хүүхэдтэй болно. Хүүхдүүдээ яадаг вүлээ? Өөрийгөө хүндлэхгүй байгаа хүний чинь нөхрөө хүндлэхгүй шүү дээ. Нөхөр нь дураа хүрхээр хайж явна, өөр хүмүүстэй явна. Авчирч өвчин наалтуулна тий гараар нь тавина зодн нүдэн тэгэл тисэл одоо нөхрийнхөө төлөө гэл яваал байна. Нөхөр нь ажил хийхгүй байсан ч тэгэл аргаа болоод тижээ баахан хүүхэд тэгэл нэмж гаргаал тэр амьдралтаа тий. За тэгэнгүүтээ заримдаа тэр чинь ингээд нөхөр нь хаяа явчихна. Тэр үед одоо ганц бие ээж болонгуудаа дараагийн нааша гэсэн эрэгтэй хүнтэй нийлчихнэ. За тэгээ тийм пикми ээжүүд болохоор хүүхдээ биш нөхрөө нэгт тавина. Тэгээд өөрийнх нь аавч бай, хойд аавч бай ингээд хүүхдийг нь хүчрхийлж дээрлэж яхад нөгөө ингээд харсан ч хараагүй царай гаргаал ингээд юу яадаг шүү дээ. Эрэгтэйгийнхэн талд орчдөг. Тийм ээжүүд байдаг. Тэд чинь одоо нөгөө нөхрөө алдах айдас нь хүүхдээ хайрлах хайраас нь илүү байдаг байхгүй юу? За тэгээд хүчрхийлэлтэй харилцаанаас ингээд амьд гарсан ч юм уу зүгтж байгаа эмэгтэйчүүдийг тэгээ нөхрөөсөө сална гэж ярьж байгаа эмэгтэйчүүдийг битгий сал гэж аюу их ярьдаг. Ялангуяа хүчрхийлэлтэй харилцаанаас
салах гэдэг чинь эмэгтэй хүний хувьд амь насны асуудал байхгүй юу? Ер нь бол хүчирхийлэлд амжирсаар хагаад нэг бол салдаг, нэг бол хүчирхийлэгч нь нөгөөхөө хүчирхийлж чадхаа болоод хөвгшрөөд яах нэг юм номхордог. Аггүй бол эмэгтэй нас баржил дуусдаг. Тэр хүчирхийлэлтэй харилцаанаас итгий сал эмэгтэй хүнийг үлдгэж байгаараа ер нь бол тэр эмэгтэйд та одоо цаазын ял оноож байгаа гэж бодож болно. Гэтэл пикми эмэгтэйчүүд бол ер нь бол хүчирхийлэлтэй байсан ч тис чи өөрийгөө өөрчил. Чи өөрийгөө ингээ те айгүй бол чи ингээ хангалттай хөөрхөн биш байна. Чи ингээ илүү өөртөө арчаатай байгаад те илүү хичээгээд илүү хөдөлмөрлөх юм бол нөхөр чинь ингээ болно. Нөхөр чинь чамайг хүчирхийлээд байгаа шалтгаан байна. Тэр өөрийнхөө алдааг олж хараад өөрийнхөө бурууг ойлгоод те нөхөртөө ингээ хүчирхийлүүлэхгүй бай. Хүүхдүүдэд бод. Хүүхдүүдэд хүчирхийлжсэн ч хамаагүй төрсэн эцгээс нь илүү хүн байдгүй ингээ те. Гэтэл хүчирхийлэл гэдэг чинь юм сонголт, ухамсартай сонголт. Тэ зүгээр нэг сэтгэлийн хөдлөлөөр ингээд хийгээд байдаг юм биш, нарийн төлөвлөсөн байдаг гэдгийг. Тэ зарим нь мэдж байгаа, зарим нь мэдэхгүй. Тэр нэмэгтэй хүнийг хөлрөнд төсөгчтэй гэж байна манай пикмичүүд. Тэг гэр бүлийнх нь одоо пикми байвал тэр нэмэгтэй хүлээж авах юм байхгүй. Нөхөрлөгөө буцаад явна. За тэгээд эмэгтэй хүн тэсгээ байгаад ч юм уу амиа орлдог эсвэл ингээд алуулсныхан дараа бөөнөрөө халахлан иш хөөрхөн амтай иви. Яагаад бидэнд хэлсэнгүй вэ? Яагаад бидэнд ирсэнгүй вэ? Ирэхээр нь хэлэхээр нь те бөөнөрөө одоо жишээлбэл ингээд хүчрхийлт байгаагаа өрцснөө хэлэхээр яадаг вүлээ бөөнөрөө ингээд талаа ярьж ийн битгий ингээд гэр орныхоо юмыг ингээд олон хүн дэлгээдэ нуух хамаа нууц сур чиний амьдрал биднэрт ямар хамаатай юм. Бид нар чамааг очиж нийлүүлсэн юм уу? Чиний л өөрийн сонгосон амьдрал шүү дээ. Одоо тэгээд нэгэ дуугууя. Тэгдэг. Тэгээд хүчирхийллээс болоод нас орчоор худлаа бахан материалын үлэн сонсон хүмүүстэй иш хөөрхөн амт ингээд энэ улс чиг болж байна. Хуйлаа чангал гэх хууль чангалах гэсэн ганц үгтэй. Уг нь яг уншаад үзэх юм бол уг нь хууль маань аягүй дажгүй хууль байдаг л да. Хэрэгжилт нь юусэн явдаг. Тийм юмн дээр болвол пикми эмэгтэйчүүд аимшигтай зан гарганаа. Тэр пикмичүүдэд эмэгтэй хүний амнаас аюулгүй байдлаас илүү эрэгтэй хүний эгог хамгаалах нь чухал байдаг. Тэр пикми эхнэрүүд ингээд өөрийнхөө хэрэгцээ хүсэл шаардлагыг үл хайхраад өөрийгөө үл хүндлээд нөхрөө хайрлаад байх юм бол буцаагаад өөрийг нь адилхан хайрлана гэсэн гордлого байдаг. Гэтэ өөрийгөө хүндэлдэггүй хүн чинь нөгөө хүндээ өөрийгөө яаж хүндлэхийг ойлгуулж чадахгүй тэр хил хязгаараа тогтоож чадахгүй учраас маш азгүй аз жаргалгүй зовлонтой юм амьдна. За тэгээд амьдраад эхлэхээр чи нөгөө миний нэг яриад байсан зовлонтой амьдралтай тэгээд зовлонгоороо ингэж бахархдаг зовлонгоо ингээ ингэр дээрээ зүүх хэвээр медаль гэж боддог эмэгтэйчүүд хижээл насны эмэгтэйчүүд үүсэж байгаамаа. Одоо нөгөө залуу бүсгүүчүүдийг өөрийнхөө зовлон руу урайлдаг. Ингэж над чиг зовж байвал чи сайн хүн. Ийм зовлонтой замыг сонгохгүй бол чи хуваа хичээсэн. Өөдгөө муу эмэгтэй гэсэн байдлаар ярьдаг. Тийм эмэгтэйчүүд болж хуурнаа. Зовлонг давж ижил хүн чинь жаргатын зовлонгүй амьдрал гэж юу н хаана байсан чи юу хүсэж байгаа. За тэгээд тийм пикми эмэгтэйчүүд чинь ямар ээж болно гэж бодож байна да. Ер нь нэлээд их хувь нь та нар яг ийм байдлыг мэдчихэе. Эрэгтэй хүүхд эмэгтэй хүүхд хоёртой шал өөр хандна. За пикми эмэгтэйчүүд хүүгээ бол нөгөө хөлийг нь газар хүргэхгүй хаан шиг шүтэж дахиж өнгөрүүлнэ. За тэр эмэгтэй хувьд хүүн хизээч буруу юм хийхгүй хизээч одоо нүдэнд нь өөтөө харагдахгүй тэр хүүхэд юу ч хийж исэн тас өмөрнө. Одоо ирээдүйд ч гэсэн том болсныхан дараа тэр юу гэдэг тэг нөгөө би түрүүн хэлжсэн шүү дээ пикми эмэгтэйчүүд нөгөө өөрийгөө хүндэлдэггүй учраас нөхрөөсөө хангалттай хайр халамж авч чаддаггүй гэжсэн. Тэнгүүт тэгээ нөгөө хайрлуулах, хүндлүүлэх хэрэгцээ байгаа тэр хэрэгцээгээ хүүгээс авч эхэлдэг. За тэгээд ийм харилцаа болохоор англиар
emotional incest гэж нэрлэдэг байхгүй юу? Incest гэдэг нь нөгөө ураг төрлийн хоорондох ийм одоо сексийн холбоог incest гэж нэрлэдэг. Emotional incest нь юу гэсэн үг вэ гэхээр одоо ураг төрлийн ойр дотны хүнийхээ тэг гэр бүлийнхаа ойрын гэр бүлийнхаа гишүүнтэй тийм ёс бус сэтгэл зүйн харилцаа тогтоож ин гэсэн үг. Одоо зүгээр incest нь бол одоо жишээ нь ах トゥ хоёр ч юм уу аав нөхөнтэйгээ ээж нь гүтэйгээ одоо ингээд секс хийж ин гэсэн үг. Emotional incest нь болохоор бие махбодороо тихгүй ч гэсэн сэтгэл зүйн хувьд тийм зүй бус гаж тий жишээлбэл одоо монголчууд ихтэй тэрийг тийм нөгөө заагийг нь сайн мэдэхгүй айгу амар үг хэлдэг шүү дээ. Ингээд манай нөхөр миний хувьд ингээд хайртай хүн сайн найз гэжснэ ах маань аав маань гэд хоёр ингээ хоорондоо хайртай хүний хувьд хизээч одоо тэр үүрэг рол нь аав ээжийн ч юм уу тийм үүрэг байх ёсгүй. Насанд хүрсэн хоёр хүн хоорондоо эхнэр нөхрийн хамтрагчин үүрэгтэй байх ёстой болохоос биш аав ээжийн тэгээ анхны ингэж нөгөө асран хамгаалагч үүрэгтэй байх ёсгүй. Яа тэгэхээр аав ээж хүүхдийн динамик чинь дандаа дээр дор байдаг. Хүүхэд бага, аав ээж том, тэр хүүхдийг өсгөх, том болгох, тэгээ ухаан судлах, хүмүүжүүлэх, зааварлах үүрэг нь аав ээжд байдаг учраас хосын хооронд ийм дээр дооны харилцаа байх ёсгүй. Хос партнер энэ тэмцүү байх ёстой. Гэтэл нөгөө emotional incested орцсон гэхэр чинь тэр дээрээс харж хасраа тэр хүүхдээ ингээ аюулгүй байдлыг хараад ингээ зөв зам руу заах хэвээр хүн чинь тэр хүүхдийг ингээ өөрийнхөө ингээ хос шиг үзээд тэгээ юм нөгөө гоё үг сонсох ингэж нөгөө хайр мэдрэх тэр хэрэгцээг хүүхдээсээ аваад байна гэдэг чинь ер нь бол юм заван байхгүй юу. Тэгэхээр ингээ би ингээ нөхөртөө аав шигээ хайрлаж хүндэлдэг гэхээр тэр чинь амар буруу чи аавыгаа л аав шиг хайрлаж хүндлэх хэрэгтэй. Аав шигээ чи нөхөртөөгөө харилцаатай бол нөхөр чинь чамайг юу хийхийг чинь зааж өгдөг, зааварладаг. Чамайг эзэмдэг, эзэлдэг, эзэрхийлдэг гэсэн үг байхгүй юм чинь хүчрхийлэлтэй харилцаа болчих жоох байхгүй. Тэрнтэй адилхан эхнэрээ ээж шигээ хандна гэхээр тэр чинь амар заван байхгүй юу. Тэр чинь чи ээжээсээ төрсөн. Тэгээ ээжтэйгээ их хүүхдийн холбоотой байх хэрэгтэй байдал чи эхнэрээ ээж гэж харж ийн гэдэг чинь өөрөө эрүүл үзэгдэл биш. Гэхдээ ер нь энэ үзэгдэл айгүй илбэг байдаг. Emotional incested орчихсон өөрөө ч мэдлгүй одоо ингээд нөгөө ээжтэйгээ юм сэтгэл зүйн хувьд ээжийнхээ хувьд ингээд нөхөр нь сэтгэл зүйн хувьд нөхөр нь болчихсон дээ нэг юм зовлон жаргалын хуваалцдаг ингээд хитрхийн ингээд бүх юмыг ингээд дотн тий одоо ээжт нь өөр тэр хүнээс тэр хүүгээс нь өөр ингээд итгэж хайрладаг хүн байхгүй болчихсон ийм тохиолдолд ер нь тэр хүүн дараа нь ээжтэйгээ ч emotional incest харилцаатай эхнэртэй болохоор эхнэрээ ээж болгох гэдэг. Яагаад гэвэл нөгөө тэр хүний хувьд ингээд 90-ийн хайр, ээж аавын хайр нь ялгараагүй. Ийм тэр хоёрын хооронд ийм зааг байгааг мэдрэхгүй учраас бүгдийг нь яг адилхан хайрладаг. Тэгээд тийм одоо mommy's boy гэж ярьдаг шүү дээ. Emotional incestтэй нөхөртэй болчоор тэр нөгөө яг ээжтэйгээ адилхан харилцаад эхнэрээсээ ингээд яг ээжийн халамжийг хүсдэг. Ээж нь нөгөө өмнөөс нь хүүхэд байхад бүх юм ин хийж өгдөг байсан шиг эхнэрээ бас тэгээ зараад байж санагдaltaа. За тэгээ нөгөө хосууд чинь ингэдэж штэ эмэгтэй нь ингээд нэг хэсэг хугацааны дараа ингээд секст амар дургу болоод нөхөртөөгөө секстгүй гэл ингээд жил 2 жил хүртэл секстгүй секс хийхээр толгоо өвдөд байна ядраад байна гэл ингээд шалтгаан гэлээ тэгээд би ингээд араар тавьчих юм а гэл нэг төхрүүд ярьдэн штэ. За тэрэнд чинь шинжлэх ухааны тайлбар байгаа. Эмэгтэй хүмүүс юу гэдэг тийм секс хийх дургу дээ. Тэгээ сексээс залхсандаа одоо секс нөхөртөө болоод секс хийхгүй байна гэж ойлгож болохгүй. Эмэгтэйчүүд ч гэсэн секс дуртай, сексээс таашаал авдаг. Тэгснээр яагаад ингээд нөхөртөө болоод хэсэг хугацааны дараа ингээд хүүхдтэй болоод ингээд эмэгтэйчүүд сексийн дуршил нь буурах үзэгдэл амар илбэг байдаг вэ гэхээр нөхөр нь юусоо ингээд хамтрагч биш те гэр орны ажил ахуйн ажилд нь ингээд туслахгүй байхаар тэр чинь ингээд том хүүхэд болчихж байгаа байхгүй юу. 2 хүүхэдтэй байх хэрэгтэй байсан ээж тэрэн дээрээ нэмээд нөхрөө яг хүүхэдчийг хасраад байхаар 3 хүүхэдтэй болоод тархинд нь яг тийм одоо дохио өгч эхэлж байгаа байхгүй юу. За тэгмүүд эмэгтэй хүний тархи одоо нөгөө нөхөртөөгөө 90 эмийн харилцаа биш. Тэг бондинг гэж ярьдаг. 90 эмийн харилцаа биш.
их хүүхдийн харилцааны ийм даавар ялгаруулж эхэлдэг. Нөхрөө хүүхэд гэж харж эхэлснээр ягаад гэвэл уөх нь ийм хүүхэд чиг арчаагүй заван байгаа учраас эмэгтэй хүний тархи нь өөрөө тэрийг ингээ хүүхэд гэж бүртгэж аваад тархинаас ингээ даавар ингээ ялгаруулад чиний хүүхэд ч тэгээд тэнгууд ч хүн хүүхэдтэйгээ яаж унтах юм бэ тийм үстэй. Тэг хэдийгээр би тэр миний нөхөр насанд би хүрсэн хүн гэж мэдээд байгаа боловч дандаа би тэр хүний араас ингээ суултуурыг нь угаагаад шивэртэй оймсыг нь угаагаад хоол идчихээ загааруулаад тавьсан тавгийн ширээн дээрээс цэвэрлээд тэ хизээч чиний хувьд насанд хүрсэн энэ тэнцүү хамтрагчиг байгаагүй нэг амар том биетэй ялхуугчиг байсан учраас тэрий чинь ингээд чи өөрөө ухамсараараа мэдж байгаа боловч тархич нь далд зөндөө энэ ингээ хүүхэд гэж бүртгэж авчаад вэ штэ. Тэгэхээр ихтэй хин хүүхэдтэй секс хийхийг хүсэх юм бэ тийм биз дээ. Тэг ингээд нөгөө бид чи ойртох нөгөө эмэгтэй хүний ингээд нөгөө сэжигнүүрээ тэг яг ингээд нөгөө жоохон хүүхэдтэй байгаа юм шиг мэдрэмж төрөөд ингээд би ядраад байна үгүй чадахгүй гэх ингээд өөрөө зүхтаад байдаг байхгүй юу. Тэрийг чинь шинжлэх ухаан нээгээд тогтоочихсон. Нөхрөөд ингээд секс хийхгүй манай эхнэр ингээд гингүүд тэр чинь өөрийнхөө толгойд ирэл авчирч хайсан юм байгаа байхгүй юу. Тэрнээс дөнгөж үерхэж эхлэх үеэр ч юм ингээл эмэгтэйчүү секс амар дуртай л байдаг үстэй. Ялгаагүй л хоёулаа тэгэл хамт унтчих байдаг үстэй. Тэгээ тийм байсан юмыг өөрөө тархиных нь бүтцийг нь өөрчлөлтөл нь арчаагүй заваан тэг ялхуугчиг байчаад дараа нь ингээд надтай секс хийхгүй байна гэдээ араар тавиад байдаг. За тэгээд нөгөө буцаа сэдвүүрэг ороход нөгөө pick me ээжүүд бол ээжүүдийн хувьд нөгөө хөвгүүд нь хизээч буруу хийхгүй бурхан шиг шүтэх хэвээр. Тэгээ бирээсээ бас тийм юм шаардна. Яг хүүг нь өөр шиг нь асраад emotional incest age байсан шиг ингээд одоо бүх хэрэгцээг нь хангаад хүүг нь яг юм няраа хүүхчиг байлгах хэвээр тэгж чадахгүй бол мөдгүү бэргээд. Тэгээ ер нь одоо тийм ээжүүдийн хувьд ямар ч сайн бэр ирсэн хүн хичнээн хайртай байсан ч гэсэн ер нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэг юм хүүгийнхээ амьдралд оролцож байгаа нэг салгаж санаа намардаг тэгээ үр ачнараа өмчрүүлдэг эмэгтэйчүүд ер нь зөндөл байдэн штэ. Бэрээ голч хилж зовоосоор аваад явуулсан. Тэгээд тэнгуүтээ яадаг юм бэ? Миний хүн Монголын охид модон гарсан биш, алхын охид хатан давсан биш дахиад олоод аавна гэдэг тий. Тэгээд бэр нь ингэж дөнгөж төрсөн байхад чинь босож гэрээ цэвэрлэх гэдэг л гэн инктиг гэдэг л гэн нөхрөөрөө тижээлээд юм эвтлээл гэдэг л гэн тий. Нэг миний хүүгийн ингээд одоо шим шүүсийг нь сороод ингээд ажилд зарчаад ганцаараа гэртээ хөвтчээдэг л гэн тэгж ярддаг тий эмэгтэйчүүд ээжүүд зөндөө байдаг гэсэн л дээ би юунаас зөндөө уншсан. Тэ хүмүүс та нарыг дижих гэд ганцаараа зовж ийн гэд. Тэгээд юу гэдэг нь нас биеинд хүрсэн хүн ер нь тэгтээ их нэртэй ч байсан их нэргүй ч байсан ер нь ажиллахын шүү дээ. Өөр хүн тэрийг дижээдгүй юм бол ер нь ажиллахын шүү дээ. Тэгээд нэг юм хийх ёстой юм а хийснийхаа төлөө ингээд ялархаал ээж нь болохоор ингээд гавья байгуулсан юм шиг яриад тийм эмэгтэйчүүд айгүйх байдаг. Тэгээд тэр эмэгтэйчүүд бол аль болох хүүгээ ингээд ганц бие хിവэр нь дарчмаарч юм шиг те ингээд өөрийнхөө хажуунаас яваад өгөхөр нөгөө хэрэгцээ нь те хайрлуулах нөгөө нөхрөөсөө авч чаддггүй за зарим нь нөхөрчгүй тэнгүүд тэр нэг хэрэгцээгээ хүүгээсээ хангаас сурцсан учраас те нөгөө хүүгээ л гэдэг. Хүүтэйгээ ингээд аль болох ойр байгаа амьдралд нь оролцоод зааварчлаа нөгөө эхнэрийнхээ оронд баг ингээд эхнэрээ баг одоо нөгөө бэрээ баг өөрийгөө бодлохгүй тий бэрээрээ дамжуулж хүүтэйгээ хамт гэрлэх гээд оролдоод идэг тийм аимшигтай ээжүүд зөндөө байдаг штэ. Нөгөө тэр сайхан төгс сайхан хүүд нь ингээд тэнцэж таарах ч охин байхгүй тэр ээжийн хувьд бол за хүүнэртээ тэгэж ханднаа. Pick me эмэгтэй охинтой болохоор яадаг вэ? Түрүү хэлжсэн pick me эмэгтэй бүх эмэгтэйг дайсан гэж хардаг. Им найз байхгүй. Яг жинхэнэ найз байхгүй. Яг нэг уулзч нэг өөрийгөө гайхуулдаг ч юм уу тий нөгөөхөө доош нь хийх гэж уулздаг найзууд бол байгаа. Яг жинхнээсээ нөгөө хоёр хүний хувьд сэтгэл зүйн юм гоё холбоо үүсгэсэн тийм найз байхгүй. Анхнаасаа ер нь тийм юм ч сураагүй. Эмэгтэй хүнтэй яаж харилцах, эмэгтэй хүнтэй яаж нөхөрлөх талаар ойлголт байхгүй. За тэгээд охинтой болчлоо. Нэг 3 нас хүртэл нь хөөхөн бэби байгаа учраас гэнэ. За жоохон ингээ юм ярьдаг эмэгтэй төрхөн гараад ирэхээр за pick me age бас охиноо өөрийнхөө өрсөлдөгч гэж харж үзнэ. Амар байна уу? Охиндоо илүү өндөр шаардлага тавина хүүгээсээ.
Эрэгтэй хүүхдийнхаа ингээ заваарсан юмыг эмэгтэй хүүхдэд цэвэрлэх гэж хэлнэ. Тэгээ эмэгтэй хүүхдэд савал гэвэл айлгүй алцгар чи одоо ингэ чингтаа юу гэж загнана. Ерөөсөө ингэ нэг гимгүү хөөрхөн цагаан тоглож наадаж байсан ч гэсэн нэг нүдэнд нэг тийм залтай өндөг шиг харагддаг юм шиг байна. Эмэгтэй хүүхдэд те аюу үгийн муугаар загнана. Чи алцганж агаад ингэвдээ чи гизээ чирээд ирвдээ чи. Pick me ээжтэй бол тэгээд эрэгтэй дүү юм уу ахтай бол чи ер нь ээж чинь хинт сайн байсныг аюу сайн багаасаа мэдэрч өснө. Эрэгтэй хүүхдтэй өгдөг байсан дэмжлэгээ хизээч чамд өгөхгүй. Ер нь бол чамайг дандаа юм чамлан хангалтгүй байна. Ингэж байна, тэгж байна гэж үзнэ. Тэгээд чамайг ерөнхийдөө бол эрэгтэй хүнд зориулж хүмүүжүүлнэ. Чи ирээдүйн нөхөртэй гологдно. Нэр хүн чинь ийм байх ёстой, ходоод орон татах ёстой. Эмэгтэй хүн чинь ийм арчаагүй бол хатамдаа гологддیں۔ Ингэдیں тэгдیں гэд. Ер нь бол чамайг ийм амьдралын гол дүр биш. Яг л эрэгтэй хүнд зориулж бэлдэх хэрэгсэл гэж үзнэ. Түрүүн хэлсний дагуу ингээ эмэгтэй хүмүүсийг бүгдийг нь өрсөлдөгч гэж хардаг болсон учраас охин нь том болоод эхлэхээр ялангуяа өсвөр мөсөр наснд эхлэхээр өөрийн мэдлэгөө өрсөлдөгч гэсэн үгээр ингэж харж эхлэх магадлал ихтэй. Жишээлбэл одоо ингээ охин нь хүсээгүй байхдаа ингээ эрчүүдийн анхаарал төртөн шүү дээ. Ингээ эрэгтэй хүмүүс чинь жоохон охтыг айлгаж ичээгээл энэ тэнд нь хүрдэг шүү дээ. Тэнгүүд pick me age бол бараг ингэж тэ эрэгтэй хүний анхаарал төрсөнд нь атаархсан байдлаар хандна. Охиноо буруутгах чи өөрөө юу өмссөн чи юм богинохон шорт өмсч явахаар чинь тэгнэ штэ гэдэг. Тэгээ юу гэдэг энийг болох нь sexualize буюу юм секси объект болгож харах гэдэг байхгүй юу? Жишээлбэл хүүхэд юу ч өмссөн байсан. Том хүн шиг хувцалсан байсан, том хүн шиг аашилж байсан ч гэсэн тэр хүүхэд ахгүй юу? Хүүхдийг хүүхдээр нь харж үзэх, хүүхэд гэж авч үзэх насанд хүрсэн үүрэг. Тэгэнгүүт зарим том хүмүүс ингээ хүүхдийг sexualize хийгээд өмсөн хувцаар нь ч юм уу одоо нүрээ будсан байвал айлгуудаад тэгвэл ингээ том хүний ингээ зэрэгтэй авч үзнэ гэж ярьдаг. За pick me ээжүүд бол өөрсдөө хүүхдэд sexualize хийдэг. Өмсөн хувцсыг нараад чи ингэж байгаа юм чинь тэгвэл ингэхээс өөр яах юм? Тэгээд одоо нөгөө ингээ өөрийнх нь залуу хувилбар ч юм шиг те өөрөөс нь залуухан хөөрхөн хувилбар яваад байгаа юм шиг тийм өөртөө итгэлгүй таагүй болж эхлээд нэг юм охинтойгоо барьцах гээд байгаа юм шиг өрсөлдөх гээд байгаа юм шиг зан гаргана. Тэгээ нөгөө охиноо ингэж айгүй их хин тэндээс нь өөнтгөл шүүмжлэн эн чинь ийм байна, чиний харванчин бүдүүн байна, чиний нүүр чинь ийм байна, энэ юм чи муухай байна гэд охиныхоо өөртөө итгэлт нь халдна. Тэгээ ер нь болж өгвөл өөр шигээ pick me болох гэж эр хүнд зориулж үйлчлэх гэж байгаа юм шиг тий тэгэж сургахыг хичээн өөршгөө pick me болохгүй бол тэрэнд нь маш их уцаарлана. Нөгөө би бүгдийг мэдчихээн, би зөв, миний зам зөв, чи өөрийнхөө замаар биш чи миний замаар явах хэрэгтэй гэсэн байдалтай байгаа. За тэгээд түрүүн хэлжсэн одоо нөгөө ураг төрлийн хүчирхийлэл гарахад одоо нөхрөө сонгоод тий тэрэнд төрсөн аавч ээж болно, хойд аавч ээж болно. Нөхрөө сонгоод охиндоо итгэдэггүй ч юм уу. Охиноо эсвэл чи өөрөө айлгуулсан байна гэж буруутгаа торхидог ээжүүд байдаг. Тэд нар бол бүр зайлшгүй pick me. Тэгээ хүүхдийн аюулгүй байдлаас илүү эрэгтэй хүнийг сонгож байгаа. Тэгээд бодохоор юу гэдэг зарим тохиолдолд pick me-нүүд зүгээр л ядаргаатай байдаг л да. Тэгээ ингээд нэг ялгарч харагдах гал ядаал ингээл бусад эмэгтэйчүүдэд доош нь хийж гарах заримдаа юм хөөртмөр юм шиг, өрөвтмөр юм шиг, инээдтэй юм шиг байдаг бол тэр pick me-нүүд чинь өсөж том болоод хүний ихнэр болохоор ч юм уу хүүхдээ ээж болохоор эрэгтэй хүүхдүүдэд тийм аюултай юу ч хийсэн би буруутдаггүй гэдэг нөгөө өөртөө хит итгэлтэй өөртөө ирсэн одоо өөрийнхөө хариуцлага үйлдэлд хариуцлага үүрэх чадваргүй эрчүүдийг одоо манай pick me эмэгтэйчүүд бүтээдэг юм байна. Одоо эмэгтэй хүмүүсийн хувьд болохоор ингээд дайсансан байдлаар охиноо зовоож өсгдөг юм байна. Тэгэхээр эн чинь айгүй ноцтой зүйл байгаа зү. Тэгээд юу гэдэг одоо өдийн насандаа тий хэрвээ ээж чинь ч юм уу эмээ чинь pick me бол тэднийг өөрчлөх боломж байхгүй л дээ. Одоо ингээд бүх насаараа ингээд өрцсөн. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр та өөрөө л
одоо тэр хүмүүсийн үгэнд автахгүй юу? Тэр хүмүүсийг амьдралдаа хэр их оролцуулах юм бэ гэдгийг насанд хүрсэн хүний одоо үүднээс та өөрөө шийдэх хэрэгтэй. Тэгээд одоо гэр бүлийн гишүүн тийм байлаа гэд хайрлахгүй байна гэсэн үг биш. Хайртай байж болно. Хайртай байлаа гэдэгтээ заавалчгүй тэг гэр бүл учраас ингээд би заавал ингээд байнга уулзаал тэр хүмүүсийн ингээд юу гэдэг хэлж байгаа юмд нь зовоол өөрийгөө зовоогоод амьдраад байх гэсэн үг бол биш. Үнэхээр тийм хэцүү зантай тий хажуудд нь байхад ингээд таныг хэмлэж зовоодаг одоо гэр бүлийн гишүүд байх юм бол нэг уулзах, ярилцах, холбоо барих юма жаахан багасгаад зөвхөн баяраслаар уулздаг ч юм уу тий шаардлагатай үед уулздаг, ярилцдаг байлгаж болно. Хэрвээ тэр таны амьдралд, таны сэтгэл санаанд ингээд одоо аюулгүй амар тайван байдал авчрах га таны одоо амьдралын чанарыг сайжруулах гэдэг нь ер нь тэрийг би зөв гэж нэрлэн. Хүний уурга тарих 25 наснда бүрэн хөгжиж гүйцээд яг цэвэр насанд хүрсэн хүн болдог гэдэг. Тэрийг бол би яг өөр төрөй мэдэрчээсэн. Яг 25 хүрээл би өмнө нь хизээж бодож байгаагүй юм одоо young гэл айгүй юмыг өөр өнцгөөс хардаг болол анализ хийх чадвар маань одоо хүний худлаа ярьж гинөө өмнө ярьж гинөө ялгах чадвар тэг хүнд өмнө нь ингээд хэлсэн юмд нь шууд итгэдэг байсан бол дараа нь одоо өөрөө бодож агаад өмнө худлаа байдлыг нь дүгнж байгаа шийдвэр гаргадаг ч юм уу тий 25 хүрээд бол яг илт өөр нас биенд хүрсэн хүн болж исэн болохоор би ер нь 25 хүртэлх залуус хүүхдүүдэд бол тий нэг тийм алдаа гаргах өөрийгөө ойлгоогүй нэг ингээд төөрөөд явах үе байдаг гэж бодоод арай зөөлөн хандхыг хичээдэг л тий тэгээд за тэгээд нэг 25 хүртэлх нас бол угаасаа яг pick me байх тий нөгөө өөрийгөө олох гээд хайж байгаа гэдгийг мэдрээгүй учраас тий нөгөө яг identity гэдэг өөрийгөө хэн болгодог тэр үнд зүйлээ хайж явж байгаа учраас яг тэр үед нэг тийм өөрийгөө бусдтай харьцуулагдахгүй гэсэн айц тий I'm not like other girls би бусад охидтой адилхан биш би амар өөр тий тавтагдчихгүй цор ганц манц гэж бодох гэж хүсэх хичээх харагдах гэж хичээх тиймэрхүү юм байдаг. Тэр бол хүний өсөл хөгжлийн хэвийн үе шат 25 хүртэл бол pick me байж болно. 25 наснаас хойш pick me байгаад байгаа бол надад ер нь айгүй хэцүү. Харахаар өрөвддөг. Би бол айгүй өрөвддөг тий. Ир хүний төлөө тэгин тий өөрийгөө үл хөндлөөд доромжлуулаад тэгсэн мөртлөө ингээл хэрэгтэй хүн ингээл хүлэн алдаал гүгээд идэг. Тэгээ эрэгтэй хүний төлөө ингээд өөр эмэгтэй хүүхэлд ч бэлэнж хүмүүс л байдаг. Тэгээд болохоор заримдаа өрөвддөг, заримдаа айдаг. Магадгүй энэ бичлэгийг үзэж байгаад би чинь pick me юм биш үсттэй гэж бодож магадгүй. За хэрвээ та өөрийгөө ингээд жоохон pick me аншинтай байна гэж анзаараад байгаа бол тэг бусад эмэгтэйчүүдээ шалтгаангүй үзэн ятах гад байдаг бол тэг өөртөө ихтэй ч юм уу тийм эмэгтэйрүү дайрмаар санагддаг бол ингээд эмэгтэй хүнийг шаардлагагүйгээр гутааж доромжилмоор ч юм уу би эрэхтнэр нь гоочилмоор чи бүдүүн чи тарган чи үрчлээтэй гэж хэлмээр санагддаг бол тэг тэр нь гэхдээ буруу дими юм шүү дээ гэдгийг ойлгодог бол эхлээд нөгөө өөртөө л ажиллана л да. Ер нь хүнд ингээд муу мухай юм хэлж мэлж байгаа тий. Ерөөсө гуугаагүй байхад тий хүн рүү дайрч байгаа хүмүүс бол ерөнхийдөө өөрхийн нөгөө projection буюу өөрийнхөө дотор байгаа юмыг ингээд ойлгож, толинд ойлгодог шиг ойлгож гаргаж байгаа гэсэн үг. Ямар ч шалтгаангүй байхад л хүнийг гадаад төрхөөрөнд оромжлоод байгаа бол тэр хүн өөрийнхөө гадаад төрхөнд маш сэтгэл дундуур байдаг учраас буцаагаад өөр хүмүүсийг тийм байдлаар ингэж доромжилдог байна. Тэнгүүд ер нь эхлээд өөрийгөө таних, өөрийгөө хайрлах, өөрийгөө хүндлэх гэдэг чинь яг ярихад амархан хийхэд аюул хэцүү. Тэгэл хийх гээл ингээл хэрэгжүүлэх гээл ингээл чадлаараа л хичээгээл байнга өөрийгөө сайжруулах гал явж юм л да. Юу гэдэг эмэгтэй хүн болгоныг миний өрсөлдөгч гэсэн нүдээр харж айж амьдрахад амьдрал арай л богинохон арай л харамсалтай байна. Тэг яг жинхэнэ
эмэгтэй хүмүүсийн хоорондын одоо үерхэл нөхөрлөл гэдэг чинь миний бодлоор хорвоогийн хамгийн сайхан зүйлсийн нэг. Би ер нь найз нөхдийн тал дээр маш азтай хүн. Одоо миний хамгийн эртний одоо багын найзууд маань гэвэл 8-таагаас хойш найзлсан найзууд маань байгаа. Чи одоо 26 жил найзалж байна гэсэн үг. Тэр хүмүүст би одоо өөрийнхөө арь насыг даатгахад бэлэн тэр хүмүүс ч гэсэн яг адилхан. Тэгээд ямар ч үед би бинийгээ дэмжих, хүн хүнээ дэмжих, хайрлах гэдэг чинь тэ бидний одоо сэтгэл зүйд ч юм уу бидний амьдралд бүр шууд утгаараа нөлөөлдөг зүйл. Тэгээд тийм сайхан зүйлийг мэдрэхгүй тэ нийгмээс ингэж таныг айх ёстой гэсэн үзэгдлээс ч юм уу тийм зүйлээс болоод энэ нөхөрлөл, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл гэдэг энэ ариун гайхамшигтай насан туршид үргэлжилдэг сайхан зүйлээс ингээд хоцорч байгаа нь маш харамсалтай. Танд өөрт чинь харамсалтай. За дээрэс нь түрүүн хэлсний дагуу pick me байснараа та өөрийгөө эрсдэлд аюулд оруулж байгаа. Та өөрийгөө одоо сэтгэл зүй бие махбодын хувьд түүнээс гадна ингээ эрүүл мэнд амь насныхаа хувьд ингээ аюулд оруулж байгаа. Ямар ч өөрийгөө хамгаалахгүйгээр, ямар ч өөрийгөө шүүлтүүргүйгээр тий одоо эр хүний төлөө эсрэг гүйцэд таалагдахын төлөө өөрийгөө үл хайхарж байгаа чинь ер нь ингээд таны амиа алдах ч нөхцөл болж магадгүй. Таны ирээдүйн хүүхдүүдийн аюулгүй байдал бас энэс хамаарна. Тэгээ pick me хിവэрэл байгаад ивэл эр хүнд л таалагдах нь таны амьдралын гол зорилго хിവэрэ байгаад их юм бол та ер нь цаашдаа ирээдүйд хүүхдүүдтэй хамгийн байж болох муу эцгийг сонгож өгнө. Тэр хүүхдүүдээ одоо эрсдэлд оруулна. Ер нь одоо pick me байснараа нэг аз жаргалтай амьдарсан хүн бол би нэх мэдхгүй. Одоо тэр pick me эмэгтэйчүүд төр 50-60 гарсан, 70 гарсан pick me эмэгтэйчүүдийг харал та тэгэж жаргаад одоо сайхан амьдарч байгаа pick me ер нь байдаг уу? Цөөхөн л баг. Яагаад тэгэхээр хүн чинь аз жаргалаа бүтээхийн тулд одоо жишээлбэл одоо ханаа зүв сонгохын тулд янз бүрийн хүмүүстэй танилцахдаа тэр чинь нэг тийм шүүн үсттэй, шалгуур тавина үсттэй. Тэгээ үнэхээр амар азтай байгаад л анх учирсан хүн сайн хүн л байчихгүй бол ер нь онцгүй муу хүнтэй таарчихсан pick me бол тэрнээсээ салж чадахгүй тэгэл яваад байна. Тэгээ сайхан амьдарч байгаа хүмүүс чинь тодорхой хэмжээнд стандарттай байгаа, шүүлтүүртэй байгаад онцгүй муу санагдсан хүн байх юм бол тэрнээсээ салаад тэрнийхээ хүчээр одоо ингээд аз жаргалтай амьдарч байгаа ах гэж би бодож байна. Тэнгүүт нөгөө ямар ч шүүлтүүргүй ингээ эр хүнийг те байгаагаар нь хүлээж аваад нөхөр заваан байна уу, арчаагүй байна уу, араар тавьдаг байна уу, зодож нүддэг байна уу хамаагүй чи ингээд тасан зохицоод амьдр гэж сургаж байгаа тэр pick me эмэгтэйчүүдийн хувьд ер нь тэгээ аз жаргалтай амьдрах магадлал ер нь хэр өндөр вэ? Доромжлуулан гутаагдан дээрлэхүүлэн байж тэнд ингээд тэсээд амьдраад байгаа тэр хүмүүсийн хувьд одоо эрүүл мэнд нь сэтгцийн болон биеийн эрүүл мэнд нь яаж эрүүл байх вэ? 2024 он гарчихсан дэлхийд даяараа ингээд бүх зүйл өөрчлөгдөж эхэлж байна. Эмэгтэйчүүд одоо аль болох өөрийнхөө бие эрхтэн тэг амьдралынхаа шийдвэрийг гаргадаг болж эхэлсэн. Тэр эрхийнхээ төлөө ч явж байна. Тэнгүүд одоо орчин үед pick me эмэгтэй байх те бусад эмэгтэйчүүдэд доош нь хийдэг эмэгтэй байх бол ер нь хоцрогцсон. Чи өөрөө л эвгүй байдалд орноо. Тэгээд нэг pick me байгаа жаргасан эмэгтэй байдаг юм аа. Хүний оронд өөр дээрээ төвлөрч эрт төвтэй биш. Өөр дээрээ төвлөрөөд өөрийнхөө аз жаргалд тэгээ өөрийнхөө хөгжил цэцэглэлтэд анхаарал бусад эмэгтэйчүүдийг чиний дайсан чамайг дарж авах гэдэг. Чи яг нөгөө өөрөө бусад эмэгтэйчүүдийг миний дайсан намайг дарах гэж байгаа гэж бодож итгэдэг учраас тэр эмэгтэйчүүдийг бас тэгдэг байх гэж бодоод байна л да. Гэтэл яг үнэндээ ингээ бусад эмэгтэйчүүдэд хайрлаад өргөөд дэмжиж биенийг ингээ дээш нь ингээ хөөргөөд тэгээд бүгдээрээ аз жаргалтай амьдрэх гэсэн эмэгтэйчүүд хамаагүй олон. Тийм болохоор
өөртөө болон бусад эмэгтэйчүүдэд эмэгтэй хүүсэнд арай их одоо итгээрэй, арай их найдаарай. Чи эмэгтэй хүн болж төрснөөрөө эр хүний дор байдаг, дорд үзэгддэг 2 дугаар зэрэглийн хүн гэсэн үг биш ээ. Одоо бид нэр харцангуй сайхан үед төржээ. Бид нар хүн бол хүн учраас хүүснээсээ үл хамаарч бид нар хүндлүүлэх, хайрлуулах эрхтэй гэдгээ ойлгох хэрэгтэй.